COP17 цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал шууд амжуулалтын хөтөлбөр үргэлжилж байна. За өнөөдөр 6 дахь өдрөө инхүү бид нар ажиллаж байна. За манай студид хэл хязгааргүй алхам төрийн бас байгууллагын тэргүүн баяр сайхан хүрэлцэн ирээд байна. Цаг гараа хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сайн байна. Баярлалаа. Тийм тэгэхээр та бас хэлсэн одоо санаачлага дэвшүүлсэн байгаа тий говийн бүсийн малчид нэгдээд санаачлага дэвшүүлсэн байгаа. Ямар санаачлага дэвшүүлсэн байгаа талаар хоёул яриагаа хэлж. За COP17 бол 17 дахь удаагийн зохион байгуулагдаж байгаа. 17 удаагийн COP17 буюу энэ газрын цөлжилт бууруулах тийм ээ бэлчээрийн хуваагдал, бэлчээрийн экосистемийг хамгаалах асуудлаар Монгол улс маань одоо 17 дахь удаагаа энд оролцож байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол Монголын малчдын нүүдэлчин малчдын хувьд бол онцгой ач холбогдолтой одоо оролцох ийм үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол ялангуяа энэ манай байгууллага байгаль орчин хүний эрх энэ асуудлаар бол говийн бүсийн 4 аймгийн хэмжээнд бол ажилладаг. Тэгээ энэ хүрээндээ бол бид нар тодорхой санал шийдэлтэд орох ёстой. Яагаад гэвэл говийн бүсэд бол угаасаа одоо говь цөл нутаг хуурай газар тэгээ хуурай эрсдээс уур амьсгалтай ийм газар төрж өссөн эндээ л одоо амьдарч байгаа цаашлаач амьдрах үр удманч амьдрах энэ хүмүүсийн хувьд бол энэ байгальтайгаа дасан зохицож ирсэн байгалийнхаа таньж мэдсэн ийм нэг уламжлалт ийм өв байгаад байдаг. Гэтэл үүн дээр нэмээд одоо хүний хүчин зүйлийн буюу уул уурхай байж гэн, зам тээвэр байж гэн, хөлийн бомб байж гэн, баяжуул босруулах үйлдвэрүүд байж гэн, тэг хүн амын төвлөрөл байж гэн гэд энэ олон үйл явц бүгдээрээ газар дээр түшгэлээ явж байгаа. Тэгэхээр энэ газар дээр түшгэлээ үйл явж байгаа үйл ажиллагаанд бүгдээрээ Монголын газрын ангил чинь 6 ангил байгаа. Яг бүгдээрээ хөдөө аж ахуйн газрын ангил дээр явж байгаа буюу малын бэлчээр дээр явж байгаа. Тэгэхээр зэрэг яг ийм нөхцөлд бол яг тэр орон нутагт амьдарч байгаа нөлөөлийн бүсэд амьдарсаар байгаа малчид маань тодорхой одоо шийдэлд орё. Тодорхой санал босруулъя гэдэг байдлаар бол бид нар бол бүтэн жилийн өмнөөс бол ажилласан. Бид нар 2-3 судалгаа хийлээ. Бид нар баримттай юм ярих үүднээс кейсүүд судаллаа. Ингээд олон одоо баримт нотлогооны үндсэн дээр бол бид нар тодорхой саналыг боловсруулсан. Энэ нь болохоор зэрэг тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх нүүдэлчдийн улаан шугам гэдэг ийм санаачлагыг бол бид нар гаргасан байж байгаа. За тэгэхээр сая энэ COP17-гийн өмнө талын 10 хоногт бол Монгол улсад дэлхийн одоо бэлчээр ба бэлчээр ашиглагч малчдын бол олон улсын хурал боллоо. Энэ олон улсын хурлаас Улаанбаатарын тунхаглал, малчин эмэгтэйчүүдийн тунхаглал, малчин залуучуудын тунхаглал гэж бол дэлхийн хэмжээний нэгдсэн байр суурийн баримтч гаргалаа. Тэгээ энэ байр суурийн баримтч итгэж гисэн бид нар бас говийн бүсийн яг энэ уул уурхай хөгжлийн төслүүдийн нөлөөлийн бүсэд байгаа малчид бол тодорхой байр суурьтай, саналтай, шийдэлтэд орох ёстой. Бид нар зүгээр асуудал яриа яваад байж болохгүй. Тийм учраас бид нар хоёр том арга хэмжээнд дээр бол байр суурийн баримтчтай, шийдэлтэй, санаачлагтай ингэж оролцож байна. Тэгэхээр таны яг одоо тэргүүлж байгаа хэл хязгааргүй алхам төрийн бас байгууллага маань өөрөө яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна талаараа яг зүйлтэй. За манай байгууллага 2006 онд байгуулагдсан. Өнөөдөр бол 20 жилийн ой маань болж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар 20 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэхээр анхаарсан бэ гэхээр зэрэг яг энэ байгаль экосистем буюу бэлчээрийн экосистем. За малчдын хүний эрхийн асуудал тийм ээ олон улсын хэм хэмжээ үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн хүний эрхийн одоо хэм хэмжээ бол яаж одоо яг энэ говийн бүсийн малчдын хувьд хэрэгжиж байна вэ гэдэг дээр бол судалгаа үнэлгээ хийж яаж энэ эрхийг баталгаажуулах вэ? Энэ зөрчигдсөн эрх байгаа бол түүнийг яаж сэргээх вэ гэдэг дээр бол ингэж тогтвортой ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол бид нар сургалтаж хийж байна, судалгаа хийж байна, бодлогын мониторинг хийж байна, бодлогын нөлөөллийн ажил хийж байна. Тэр байтугай шүүхийн асуудлаар ч гэсэн бид нар бас анхаарч ажиллаж байгаа. За тэгэхээр зэрэг яг энэ 20 жилийн туршлага үйл ажиллагаа бол орон нутгийн захиргаа за орон нутгийн иргэд за нүүдэлчин малчид маань бүгдээрээ л хамтарч ажиллаж байгаа юм өргөн хүрээнд түншлэлийн хүрээнд бол 20 жилийг ардаа үдсэн байна. Тэгээ өнөөдөр бас та нэг хуралд оролцсон гэж хэлсэн. Энэ хурлын онцлог үйл явдал юу байв? За COP17 арга хэмжээнд манай байгууллага 2 одоо сайд ивентийг бол сайд ивент буюу зэрэгцээ хурлыг бол зохион байгуулж байгаа. За эхнийх нь бол газрын засаглал буюу энэ нүүдлийн малчдын одоо энэ газрын эрхийг бол баталгаажуулах. Тэгээ энэ газрын зохион байгуулах, төлөвлөх, газрын нөхөн сэргээг хамгаалах гэд энэ бүх үйл явцад бол яг нүүдэлчин малчид өөрсдийг нь оролцуулах. За энэ газрын одоо нөхөн сэргээлт, за газрын одоо доройтлыг бууруулах, энэ бэлчээрийн хуваагдлыг арилгах энэ
чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа за тэгээд тодорхой хэмжээний санхүүжилт байна. Энэ бүхэн дээр нь бол яг малчдын оролцоотой тэднийг одоо шийдэл гаргадаг шийдвэрийн нэг оролцогч гэж хүлээж авч үзээч гэдэг байднаас хандсан ийм газрын засаглал гэсэн хурлыг байгаль орчны яам, хөдөө аж ахуйн яам, газрын харилцааг зураг зүйн газартай хамтран байдлаар зохион байгуулсан энэ амжилттай болсон. Өнөөдрийн арга хэмжээ болохоор зэрэг энэ газар дээр түшгэлсэн олон одоо хөгжлийн төслүүд бол Монгол улс бол хэрэгжиж байна. Тухайлах юм бол одоо усан цахилгаан станцууд байж байна. За саяхны бид нар явуулсан нийслэлийн маргасан энэ нэлээ өргөн хүрээний асуудал бас энэ туул голын хурдны замын асуудал байж байна. За мөн одоо цахилгаан станцын төслүүд, усан цахилгаан станцын төслүүд байж байна. Зам тээврийн, зам шугам сүлжээний төслүүд байж байна. За мэдээж хэрэг олборлох үйлдвэрлэлийн төслүүд байж байна. Энэ бүх төслүүдийг хийх шийдвэр гаргахын өмнө тал зөвхөн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг хийж ирсэн бид нар. Тэгэхээр зэрэг энэс гадна тэр байгаль орчин, тэр орон нутгийн амьдардаг иргэд малчид нь ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдэг нийгмийн болон соёлын нөлөөлийн үнэлгээг хийдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж. Ялангуяа одоо манай говь бүсэд бол бэлчээрийг нь хуваагаад дундуур нь төмөр зам тавьчиж байна, авц зам тавьчихж байна. За ингээд олборлолтын томоохон төсөл талбайнууд олгочж байна. Газрын төсөл байж байна, уран цөмийн энергийг олборлох төслүүд байж байна. Энэ бүхэн чинь бүгдээрээ малчдын газар дээр, бэлчээрийн газар дээр явагддаг учраас тэр малчдад ямар нөлөө үзүүлээд байгаа юм. Хүний эрхийн ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдэг энэ асуудлаар бол эрх зүйн орчин одоо байхгүйгээр бид нар бол яваад байна л да. Тийм учраас бол энэ олон улсын эрх зүйн хүрээлэн болов АИДЛО гэж хүрээлэн байна гэж олон улсын байгууллага, Оксфордын их сургууль, за тэгээд Европын холбоо гэх мэтлэнгийн олон талуудтай хамтарсан байдлаар Монгол улсад нийгмийн нөлөөлийн үнэлгээний эрх зүйн орчныг бий болгож нийгэм соёлын нөлөөлийн үнэлгээ хийх замаар энэ газрын доройтол бэлчээрийн хуваагдлыг арилгах, бууруулах боломжтой юмаа гэдэг ийм асуудлаар бол ийм зэрэгцээ хурлыг бол зохион байгууллаа. Энэ дээр бол бүх талууд ирлээ, эрдэмтэн судлаачид, олон улсын үндэсний судлаач ирлээ, ихтэй сургуулийн багш нар ирлээ, яг орон нутгийн малчид өөрсдөө ирж асуудлаа ярьлаа. Улсын их хурлын гишүүн одоо энэ бом очир гишүүн маань яг антропологч хүн судлаачийн хувьд бол энэ асуудалд онцгой анхаарал нийгмийн нөлөөлийн үнэлгээний хуулийн төсөл босруулж байгаагаа бол энэ дээр танилцууллаа. Тэгээ энэ дээр бол бас энэ нийгмийн нөлөөлийн үнэлгээг хийх нь гэдэг нь бол бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байгаа, бизнесийн эрсдлийг бууруулж байгаа, орон нутгийн болон улсын одоо тогтвортой хөгжлийг дэмжих ийм чухал хэрэгсэл юм а гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрсөн, бүх талуудад анхааруулсан ийм одоо чухал ач холбогдолтой хурал боллоо сая. За маш их баярлалаа. Та эцэст нь танаас яг энэ хурлаас ямар одоо үр дүн гараасаа гэж хүсэж байна вэ гэдэг. Энэ COP 17-аас уу? За COP 17 гэдэг бол дэлхийн нийтээрээ хуурай газрынхаа экосистемийг хамгаалъя. Хуурай газараа урт хугацаанд бол тогтвортой ашиглая. Нийт хүн ам чинь одоо хуурай газар дээр л одоо амьдарч эндээсээ л одоо хоол хүнсээ залгуулж байна. Нүүдлийн соёл өвөө ашиглаж хамгаалж байна тийм ээ. Тийм болохоор дэлхийн нийтээр энэ хуурай газрынхаа одоо экосистемийг хамгаалахад одоо нэлийн хүчин чармайлт тэгш хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэ дээр гаргаж байгаа санхүүжилт бол ил тод нээлттэй ингэж явуулах ёстой. Нөгөө талаас гэх юм бол яг энэ газараас хамааралтай, газараас амжиргаа нь бол жилийн 365 хоног нь бол яг газар байгалийн нөөцөөс хамааралтай байдаг. Энэ тариаланчид байж байна. Бэлчээр ашиглагч малчид байж байна. Энэ хүмүүсийнхэн оролцоог хангасан, энэ хүмүүсийг шийдвэр гаргах төвшөнд нь бол оролцуулсан, тэдний одоо уламжлалт мэдлэгийг ашигласан ийм одоо шийдвэрийг гаргах хэрэгтэй гэж болоод бид нар бол ингэж болоод үзэж хүлээлттэй байж байгаа. За цаг гарган ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Ингээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ COP 17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. Бид үргэлжлүүлэн онцлог зочдын байр суурийг хүргэсээр ахална.